За анхны хичээлдэр хэлжсэн. Монгол анх хонд хүн гэдэг бол тийм ээ. Хүн гэдэг зүйлийг нэгдүгээрт сүнсэн биетэй юм байна гэж. Хоёрдугаарт сэтгэл биетэй юм байна гэж. Гуравдугаарт уурагт биетэй юм байна гэж үздэг. Гурван уур зүйл. За бид сүнсний тухай яриаг бол одоохондоо орохгүй. Энэ жаахан хүндхэн сэдв. Хүндхэн ч байхав те нөгөө тусгаж авахд бас амар биш сэдв. Тийм учраас энийг одоохондоо орхичихна. За сэтгэл биеийг одоохондоо орхич. За өнөөдрийн ярих сэдв бол уурагт биетэй холбоотой зүйл. Буюу хүмүүсийн өөрийн махан биеийн тухай. Өөрөөр махан бие гэдэг нь олон төрлийн уургийн нэгдлээс тогтдог учраас уурагт гэж нэрлэдэг байгаа. За хүмүүний уурагт биеийг ингэж тооцдог. Ерөөсөө хүнийг 10 ширхэг эсээс тогтдог юм а гэж бодвол 10 ширхэг эсээс тогтдог юм а гэж бодвол энд ерөөсөө 1 ширхэг эрс 9 ширхэг имэс байдаг гэж тооцдог. Энэ бүтэц эрэгтэй хүнд ч адилхан, эмэгтэй хүнд ч адилхан. 9 имэс 1 эрсээс тогтдог гэж. Эрсгээ бид нар анагаахын хэлээр нэрлэхдээ, анагаах биш ээ, монгол хэлээр нэрлэхдээ узуур эс гэж нэрлэдэг. Алив зүйлийн оршин тогтнох өөр үндэс уг гэсэн утгатай. Узуур эс гэдэг бол тухайн хүнийг хүн байгаа тогтолцоог нь бүрдүүл зааж өгдөг. За долгионтой, хар устай, өтгөн хөмсгтэй, тийм ээ? Урт ирүүтэй, өндөр, шар, бадрун гэдэг хэмжээсүүд заалт нь узуур эсээс орж ирдэг. Хэрвээ эмэгтэй хүн байх юм бол эцгийн талынх нь узуур эсээс энэ мэдээлэл нь орж ирдэг. Хүн байхын үндэс энэ мэдээлэл нь эндээс орж ирнэ. Ийм эсний ядгүйхээр энэ мэдээллийг л яг нь байнга энэ мэдээллийн дагуу өөрийгөө хөглөөд энэ эрсэд үйлчилж өөрийгөө үржүүлж олон болгоод бодис солилцоог болж идэг. Таасуухан байна үндэс. Узуур гэж нэрлэдэг. Узуур гэдэг аливаа зүйлийн уг үндэс гэсэн утгатай. Сүүл өөрчлөгдөн хувьссан хэлэнд юу гэж орсон бэхээр язгуур гэдэг үгээр ороод ирсэн. Язгуурлаг, язгуур юу гэдэг вэ? Их шиг гэнтэрэг тийм ээ. Биш, энэ бол узуур юм шиг монголоор бол узуур эс гэж. За тэгэхээр 10 ширхэг эсний ганц узуур эс маань хаана байдгийг ихэд тархинд байж байна. Тэгвэл унтаа байталтай. Хэмжээний хувьд маш жижиг. За энэ хүний узуур эс. Эс учраас дотроо бөөмтэй, шингэнтэй, эдийн бүрэлдэхүүнтэй, эдийн бүрхүүлтэй, 4 ширхэг ийм урт дэгрээ гэд нэрлэдэг. Дэгрээ. Энийг одоо хөлж гисэн болно л доо. Гэхдээ үндсэн нэр нь дэгрээ шүү. 4 ширхэг дэгрээтэй ийм узуур эстэй. Хүн төрлөختний узуур эс энэ. Хүн төрлөختний узуур эс энэ. Энд бүх мэдээлэл байгаа учраас энэ мэдээллийн дагуу тэр хүн хар арьстай байх уу, шар арьстай байх уу, бор арьстай байх уу, өндөр байх уу, нам байх уу бүх мэдээлэл энд хадгалагдчихдаг. Учир юу гэхээр энэ дэгрээний үзүүр болгон дээр та нэг л жишээ тавьчих. Нэг имэс очиж холбогдно. Одоо ийм том. Өөрөөр хэлбэл узуур эс имэсээс хэмжээнүүд маш жижиг байдаг. Маш жижиг. Тэгтээ чадвар асар өндөртэй. Ингээд дөрвөн мулран дээр яг асар том нэг имэсийг л татаад авчдаг. Тэгэл нэгэн дэгрээн дээр бэхлэгдсэн бол тэр имэсэд энэ узуур эсийн мэдээлэл шингэнэ гэсэн үг.
Тэгэхээр энэ узуур эсийн мэдээллээр тэр махбодыг энэ өсгөгчөөс яах нь вэ? 9 өсгөж узуур өсгөжөөс бодис солилцоо явуулаад хөгжүүлээл өсгөөд л гэсэн. Өсгөгч гэдэг чинь өсөхийн нэр шүү дээ. Хөгжүүлэхийн нэр, олон болгохын нэр. Бодис солилцоо ингэж явах гэдэг гэж үздэг. Энэ узуурыг саана байрлалт гэхээр хүний наран сүлжээнд байрладаг. Наран сүлжээнд. Аюул хамгаалсан дор байрлалын наран сүлжээ биш үү дээ. Ялгаж харахтаа наран сүлжээс гардаг. Итгэвчтэй. Унтаа байдал байхад дахинд байгаад байдаг. Тэгэхээр итгэвчүүлэх наран сүлжээгээр итгэвч гарч идэг. За тэгэхээр тэр нууц тэр асуулт би тавих гээд байгаа нарт одоо. Тэгэхээр хүний наран сүлжээ өөрөө махбодын хувьд шороо махбодод. Шороо махбодоор тэжээгддэг судахт. Шороо махбодоор тэжээгддэг 3 хүрд байдаг. Наран сүлжээ хүрд, үржихүн хүрд, үндэс хүрд 3. Тэгэхээр шороо махбодын хамгийн хөнгөн хэлбэр шороон хэлбэрээр наран сүлжээ хүрд тэжээгддэг. Хүнд хэлбэр төмрөөр үржих хүрд тэжээгддэг. Хамгийн үнд хэлбэр шорооны байван гэдэг бол төмрөөс хүнд гэсэн үг шүү дээ. Үндэс хүрд тэжээгддэг. Үндэс хүрд тэжээгддэг. За би нэг асуулт гаргах гээд нууц үлдээгээд байгаа. Шороо махбодоор тэтгэдэг гэдээ орхисон шүү. Энийг одоо эргээд дараа танаас нэг хөгжилтэй асуулт асуу. Хүн өвдөгдөө хүний өвдөж болдог бүх төрлийн өвчин хүний узуур эсээс илүү хүчтэй өөр узуур эсэд биед орж ирэл хүн өвддөг. Хүн хизээч ийм эсээр өвддөггүй гэсэн үг. Ир узуур эсээр өвддөг. Узуур эс нь гэхдээ хүний биш харь узуур эс байна. Яг энэ өөрийнхөө зохицсон мэдээллийг агуулдаг. Өөр узуур эсээр хүн өвддөг. Гэхдээ тэр узуур эсийн дэгрээний тоо 4-өөс илүү байжээж хүн өвдөнө. 4-өөс бага дэгрээтэй узуур эсэнд хүн өвддөггүй. Яг л узуур эсийн чадамж нь өөрөө 4 учраас 3, 2 ч юм 1 дээрээтэй гадны харь эсэнд хүн өвддөггүй. За нэг жишээ хэлье. За 6 дэгрээтэй узуур эс. Энэ бол байгальд байдаг харь эс. Нэгд дэгрээний тоо олон учраас хүний узуур эсээс 2-оор илүү яах нь вэ? Ийм эсийг өөртөө татаад мэдээлэлээ шууд ийм эс төгчдөг. Тэгэхээр ийм эсийн мөн чанар бол аливаа төрлийн ир эсийг л өсгөж үржүүлэх үүрэгтэй. Тэр хүний өөрийнх нь байна уу? Гадных байна уу? Тэр ийм эсэд юроос хамаахгүй. Хэн хүчтэйд нь үйлчлэл гэсэн үг. Өөрөөр хэн хүчтэй гадны узуур ир эсийн мэдээллийг өсгөж оршуулж өгнө гэсэн үг. Тэгэхээр хэдэн зуун саяар ингээд ороод ирвэл яг маш богино хугацаанд хүний узуур эсээс 2 дээрээ илүү учраас тэр хүний маш хурдан өвчлөлчдөг. Өвчнийг даамжруулах нь. За энэ узуур эс 6 дэгрээтэй узуур эс бол ханиадны узуур эс. Бидний сайн мэдэх ханиадны узуур эс. Ханиадны узуур эс хасах 15 хэмийн орчинд хамгийн сайн үрждэг. Хасах 15 хэмд хамгийн сайн үрждэг. Энэ бол түүний амьдрах хамгийн таатай нөхцөл гэсэн үг. За ханаа төрлөө найтагаал хамаараа ирвэн захтнаал тэгээд нэг хоног жоохон ус хоожжсэн маргааш нь яах нь вэ? Нус нэгсэл нүд нь улаагаал ханаагаал бие зараагаал нөгөөдөр нь яах нь вэ? Бие зараагаал дагжаар чичрээл толгоо өвдөөл тэгэл
хурдхан шиг хэвтэж авахгүй бол яг нь ажлыг чадамжгүй болно тийм үү? Энэ үед яасан байх вэгээр энэ 6 нэгрэт узуурээс маш их тоогоор бие рүү юулж ороод бүх ийм эсүүдийн өөртөө татаад авчдаг. Бүх мэдээлэл шахаад өгчдөг. Тэгэхээр тэр ийм эсүүд яг энэ эрсийн мэдээллийг л биеэр тараагаад гэсэн дүүр. Одоо тэгэхээр нэг ийм асуудал гарч ирнэ. Яаж үүнтэй тэмцэх вэ гэж. Гаднаас орж ирсэн хайр эс хэрв энэс дарангуулад бүх төвшөнд биеийг эзэлж авч чадах юм бол яах вэ? Ялалтаа тэмдэглэнэ. Ханаач нь өгдөр нь гуурсан хоолой өнгөрөөсөл болно, уушгины хатгаа болно, хатгаа нь усчлалт болно, уушгины усчлалт нь биеийн дархлаа гүйц сулруулад зарим хүндэрс үе яадаг үлээ? Өхөл төрөж болдог шүү дээ. Энэ бол тэдний бүрийн ялалтаар дуусах гарцсан тэр. Хүний бие махбод яадаг вэ? Үүнийг эсэргүүцээд халуурдаг. Тийм үү? Халуурна гэдэг чинь бие өндөр хэмжээгээр хүний бие халууч нь 36.7 хэм орчим байдаг шүү дээ. Нэмэх. Гэтэл тэрнээсээ өндөр халуураад 39-40 хүрээд ирэхээр яах вэ? Энэ хасах хэмээс холдоод өндөр хэмэнд оруулж биеийг оруулчихаар энэ яаж юм? Өндөр хэмийг даахгүйгээр устж байгаа хэрэг. Гэтэл бид одоо яадаг вэ? Халуураад дэш хөөе татах үедээ эн чинь үгүй өөхөх үедээ эн чинь үгүй маргааш ажилтаа юмсан гэд халуун буулгах юм уучдаг тийм үү. Тэгэхээр нөгөө биеийн дархлаа яаж юм? Шууд унтраад эхэлчихдэг. Өөрт амар байгаа мэт боловч энэ нь боломж олгоод өгчдөг. Үржих боломж олгоод өгчдөг гэсэн үг. Тэгэхээр яах ёстой вэ? Халуураад л байх гэсэн үг. Нэг талдаа. Нэг талдаа шүү. Халуураад л гэсэн үг. Халуурахаар маш их хэмжээний шингэн арьсаар ууршиж гарна. Маш их хэмжээний шингэн ялгцсаар шээсээр гарна. Үүнээс илүү их хэмжээний шингэн амьсгалаар яах нь ууршиж алдагддаг. Тэгэхээр халуурсан нөхцөлд яах вэ? Шингэнийг нөхөөд. Ямар л хэмжээгээр алднууд тэрийг л нөхөөл уугаад бага багаар шимээд л балгасан шингэн хайчих уу? Бас л амьсгалаар хөлсөөр бусад ялгц шээсээр гараа явчихсан юм чинь бие тогтоохын тулд надад шимж багаагаар халбуудаж уудаг гэх. Одоо танаар мэдэн шүү дээ. Одоо цагааны ухаан чинь туслын шингэн хийж хийдэг шүү дээ. Нэг туслаар маш удаан биед шимэгдүүлж хийгээд байгаа шүү дээ. Яг тэр шиг шимж уух хэрэгтэй. Тийм биш халуурч байгаа тохиолдолд балгаад уучих юм бол яах нь сат гэж хөлс тавиад байхгүй. Эргээд алтчихдаг. Биедээ тогтоодгүй нөхөж чаддаг. Тэгээ тэрэндээ тамирдаад байх юм шүү дээ. Шимж ууна гэдэг нь аманда балгасан шингэнийг залихгүй амны хөндөй салстаа шингэж уух гэж байгаа. За халуурахаар бол энэ бол дархлааг одоо дархлаа биш. Энэ хасаа 15 хэмийн орчинд төсвөртэй ханиадны харь эсийг, ир эсийг тоог багасгах арга. Бие махбод цаанаас эсрүүцэж шүү дээ. За хүн өөрөө санаатаагаар энд яаж өдөөж болох вэ? Идгэж болох вэ? За юм уу? Ямар юм уу вэ? Кальцрод. За энэ халуун тариа тийм үү? Тарихаар нөгөө хамгийн халууд өгдөг. За тэрийг уух байдлаар ууж болно, тарих байдлаар ууж болно тийм үү? Өшөө? Антибиотикийн төрлүүд. Одоо бидний ууж байгаа антибиотикууд чинь нөгөө анхны амьд хэлбэрийн мөгөндрөөс гарч байгаа антибиотикаас өөр болчихсон. Хагас нийлэг буюу бүтэн нийлэг антибиотик болчихсон. Өөрөөр хэлбэл одоо хими арга гаргаж авсан гэсэн үг. Амьд мөгөндрөөс биш хими бодисуудыг нийлүүлж аваад хүчин чадлын тийм түвшинд хүргэсэн гэсэн үг. Харамсалтай нь энэ ханиадны узуураас антибиотик ямар ч мэдрэг үйлчлэгээ байхгүй. Байдгүй. Хайрцагаар нь шилээр нь уусан ч тарьсан тиймэр байхгүй. Ямар үед үйлчлээд ингэвэл тэр гуурсан хоолой бас ялгарч байгаа шүүрэл дээр нь очиж суугаад хүндрээ тэр чинь шүүрэл нь юу болдгоо лээ? Цэр болдог шүү дээ. Тэр цэр нь гарахгүй удахаараа доошоо уушгины цэцэнлөө очиж суугаад уушгины цэцэнлэг гэдүүдийг яах нь өрөөсөдөө хатгаа болгож байгаа. Тэгээд уушгийг устуулж байгаа. Энэ процессын үед антибиотик үйлддэг.
хүндрлийн төвшөнд нөөцлөд байгаа. Тэрнээс ханиад хөрсөн үед антибиотик ямар ч үйлчлэг байхгүй. Мөнгөний гарц, ходоодны гарцд бол. За тэгэхээр өөр юу байж болох вэ? Халуун шүлүү, арц, халуун шүл, халуун цай, халуун хүнжил, дулаан гутал хувцас, дулаан гэр, зүйтэй, савн цун гэдэг биеийнхээ халууныг огцон өндөрт авчихаар энэ яах нь вэ? Тэсвэргүй учраас халуун тэсвэргүй учраас тоон цөөрнө гэсэн үг. Тоон цөөрнө тийм ээ. Гагцхүү халуун савнаас шил өвлийн үйлэрд гарсны дараагаар хүүтэн гараад халуун хүүтний хагшил болгож болохгүй үдирч учраас тийм учраас маш сайн дулаалах хэрэгтэй гэсэн үг тийм үү? За зүйтэй. Хэрвээ хасах 15-аас илүү хүүтэн байвал бас тэсвэргүй. Тэсвэргүй. Тэр хасах 20 доллар яах вэ? Хүн өөр олсчих хөлөг. Тэгээ хардны усны ороод идэх чинь бас хэрэгтэй. Хардны ус гэдэг чинь нэмэх градустай ус шүү дээ. Хардны ус гэдэг чинь нэмэх 4-өөс нэмэх 5 хэмээн дулаантай усыг харц гэж хэлээд байгаа шүү дээ. Ягаад гэвэл ус чинь өөрөө тэг хэмд очихороо хөлдчихдөг шүү дээ. Тэгэхээр хас 20 гэхэр чинь нөгөө бүсэн дээр ингэх юм болж байна. Үгүй шүү дээ тийм ээ. Тэгээд цасаар бие угаах юм зүв. За шууд ирээд явчих. Хард гэдэг дуурсан дээр нэг зүв арга. За би хардсыг бас ингэ тайлбарлахгүй болохгүй нэ. Энэ хүний бие үндсэн 7 хүрд. Толгой оройгоос ахар сүлний үзүүрт байрлаж байгаа. 7 хүрд. 7 хүрд болгон өөрийн эртмийн тасралттай. Эрчмийн тасралттай. Тэр хамгийн доод хүнд хүрднүүд нь хамгийн өргөн хэмжээний эрчмийг ялгаруулдаг. Хамгийн дээд төрөлтүүд нь хамгийн нягт ойрхон эрчмийг ялгаруулдаг. Нягт. Тэгээд нягт эрчмүүд хоорондоо сүлдээд ирэхээр ямар ч юмрах зайгүй болж байгааз. Гэтэл өргөн хүрээтэй тасраад ирэхээр доогуура хэдий өргөн хүрээтэй хатууч гэсэн цирк болоод ирж байна тийм үү? Тэгэхээр энэ эрчмийн тасралтыг бид нар ерөнхийд нь ингээд зураглаад аваад үзэхээр өндгөн хэлбэртэй гэрлэн бүрхүүл гэж юм үздэг. Тэгэхээр хүн өвдөн гэдэг бол ганцхан ханиатаар биш ямар нэгэн байдлаар хүн өвдөн гэдэг бол эдгээр үндсэн 7 хүрдний аль нэг нь юм уу 2 нь 3 нь дутуу ажиллаад ирэхээр энэ эрчмийн засварлалтын хэмжээ багасгах эхэлж байгаа. Энэ төвшөнд өрөхгүй. Яг нь ингээд цөмрөөд ороод ирдэг. Ингээд байхгүй ч л гэсэн. Энэгээр дурын эрчим яг уу гадагш алдагдана гэсэн үг. За энэ өвчин хүндрэх, өгдрөх гол нөхцөл энд үүсэж байгаа. Хүн өвднө гэдэг ерөөсөө энэ. За тэгэхээр эрүүл байлаа гэж байна. Эрүүл байгаад ингэж. Энэ тохиолдолд бид яг хөр тодорхой хэмжээгээр хүн одоо ханиа түрээд ингээд яг энэ хамар нармаа хэсэг ч юм уу цэжний хэсэг дээр наран сүлжээний хэсэг дээр нэг хариуц зэрэгтүүдийн хүрдний хувьд танд яг гацаа үсээд сэрэг болоод ирдэг. Тэгэхээр бид харсны усыг нэмэх 4-5 хэмээ усанд бүгдээрээ нэг шумбчаад босоод ирдэг тийм үү? Яг шумбод орох нөхцөл яадаг вүлээ? Нэгэд амьсгаа авч чадхаа байдаг гач бол явчихдаг шүү дээ. Тэр яадаг вөхөр энэ бүх гэрлэн бүрхүүл яах нь агшин зур хомигдож байгаа. Энэ гэрлэн бүрхүүлийн хэмжээ бол угаасаа хүний биеийн эргэн тойрныг 40-50 см зайд хүнээ дагаа явчихдаг. Үрднээс ялгарч байгаа учраас байнга дагаж хөдөлж явах нь шүү дээ. А гэтэл тэр чинь гинтхэн тэр 37 градустай юм уу халуурч байгаа 39 хэмээн халуунтай биеийг 4-5 градус хүртэл сэрүүнд авчиад хийчихээр бүх гэрлэн бүрхүүл хомигдно. Нөө 40-50 см орон зай чи хомигдоод ерөөсөө шууд яах нь махын мэтэг зэрэг зэрэг ирдэг. Тэр үед гэсэн тийм зочрол өгдөг. Тэгэхээр энэ гэрлэн бүрхүүл гэдэг бол эрчмийн тасаргалч үү дээ. Тэгэхээр энэ дотор байгаа нөгөө энэс ханиаднаас үүдсэн хармуу эрчмийг яах нь бүгдийг шахчихна. Юу ч байхгүй орон зай байхгүй болох шахчихдаг.
Тэгээ гарч ирээд хэсэг зогсоод арчаад инхээр яадаг вэ гээд арьс ингээд ягаараад улаагаас үлдээ ингээд би ингээд цас шамарч исэн ч гэсэн халууд үгээд эхэлдэг тийм үү. Зарим үед тэр үед нь яг жижигхэн түүдэг асаагаад түүдгийн гал хэсэг зогсож байгаа би ээждэг шүү дээ. Тэгэхээр нөгөө цэвэрсэн гэрлэн бүрхүүлийн эрчмийн орон зай чинь өөрөө тэлээд эхэл. Халж ин чинь тэлээд эхэл. Тэгэхээр тэр хоосорсон орон зайгийн түүдэг галаас ирж байгаа эрчмээр яах нь вэ? Цэвэр эрчмээ дүүргөө тэгэхээр бүр том орон зайд цэвэр галын эрчимтэй ийм том болоод ирнэ шүү дээ. Ингэж тэр орж исэн зүйлийг хөөж гаргаад байгаа. Ямар үйл явдал явагдаж байгааг ойлгож байна уу? Хүрдүүд агшин зур яах нь вэ? Зогсон шүү дээ. Тэгэл эргэл тэрнээс илүү эрчимтэй ажиллаад эхлэхээр хоосорсон орон зайгаа дандаа цэвэр эрчмээ дүүргээд авна гэсэн үг. За яг хүмүүсийн ойлголт янз бүр учраас үндсэн ойлголтыг хэлээд өгч. Зөвхөн ханиадны үед ч биш. Олон өвчнөө үед харцанд орох нь илүү үр дүнтэй байдаг. Нарны харшил байна. Хүйтний харшил байна. Тийм үү? Одоо энэ үндсэн 7 хүрднээс чинь салбарсан үндсэн 7 хүрднээс салбарсан 108 заягч хүрдэн шүү дээ. Үндсэн 7 дээр бишгэд 108 заягч хүрдэн дээр суусан хар биетүүд байна. Энэ агшил сулралн дээр шууд гар авчдаг. Хөөг гарч гэсэн үг. Ийм олон боломж төвлөр хардсны хувьд бол байгаа юм. Гэхдээ энэ ганцхан улирлын чанартай өвөл голын мөс хөлдтөл энийг ашиглах боломжтой. Тэгэхээр одоо яг улирал өнөөдөр эхэлж байгаа. Яаж хийдэг вөхөр голын мөс дөнгөж захлаад хөлдөөд эхэлдэг шүү дээ. Энэ үсгтэл ингээд ороод эхэлдэг. Тэгээ сайхан халуун цай, аарц юу лээ? Жимсний чанамал дандаа халуун нарна. Тэрийг авч чаад нөгөө галаа тавиараа зогсож байхдаа нөгөө халуун дагаал уух нь шүү дээ. Дотроос халуун оргоод за яах вэ дуртай бол уул та. Тэгтээ анзаараараа сархад гэдэг бол дандаа цусны судсыг тэлэх үйлчилгээтэй. Сархад биеэс гараа явахаараа судс байх ёстой хэмжээс илүү агшдаг. Илүү агшилт өгдөг. Агшилтын бид нар шаардлагатай нэрлэдэг байгаа. Тэгэхээр сархад гэдэг бас бодолцож хэрэглэнэ шүү дээ. Яагаад гэвэл агшин гэдэг чинь эрчим задраад байгаа юм шүү дээ. Байх ёстой эрчим хий хэмжээс илүү задраад шатаагаад байна гэсэн үг. Ойлгож байна уу? Тийм учраас эрчим задлах үед л сархтай хэрэглэдэг болохоос эрчим нөхөх үед хэрэглэдэг. Шар тосмоо адил юм үйлчлэгдэн шүү дээ. Жишээлбэл за одоо ханиадтай хүн өдрөө сайхан сав биш хардсанд орчлоо. Хараа сайхан дулаан хонжилдөө ороод хөвтлээ шүү дээ. Тэгээд дотор гомоо орчмыг задж гарахын тулд нэг тагш шимээр яах нь сайхан халааж агаад жаахан шаардас тусаагаад хөвөлждөг шүү дээ. Тэгэхээр аль альний хэм эрчим задлалтыг үйлчлэгтэй. Тэрийг дулаан хонжилдөө ороод ингээд очж угаад хэвтгэхээр дотор гомоо орчим задрахаар яах нь хөлөрхнө шүү дээ. Бүрхэнжлээд норт хөлөрдөг байхгүй. Тэгээд дотор байгаа муурчмыг задлж авдаг. Энд бол гадна байгаа муурчмыг задлж байсан. Тийм учраас тэр шимийн архины зориулт нь яг тийм шүү. Эрчим задлах үйлчлэгтэй. Хит илүү эрчим юм уу, хит муу эрчимийг. Сайн эрчим ихтгэр бас эрчмийн химийн илүүдэл ороод цохиулаад идэг. Тэгэхээр тэрийг задлж багасгахын тулд тэрийг хэрэгэлдэг. Ийм арга шүү. Тийм бааз. Одоо бол бид нар тэр хин задлах биш, харин дотор байгаа муу эрчмийг задлж хөөж гаргаад цэвэр орон зайгаа хоосорсон гэрлэн бүрхүүлийн орон зайгаа цэвэр эрчмээр дүүрэх гэдэг шүү дээ. Тэгээ тэр эрчмийг яаж яана? Тэр хаваар салхилж байгаа салхи, цаас, тийм үү? Тэр гал асж байгаа галын дүл тэндээс гэрлэн бүрхүүлээ дүүргэж авах гэж шүү дээ. Энэ чинь ингээ бохирчхоор одоо хүрдний өнгө хардаг өмнөд яхаа саарл бараа юм яваад идэв. Хүний гэрлэн бүрхүүлж өвчтөе хүнийг. Эрүүл хүнийг яах нь вэ? Тунгуулга цаад юм нэвт харагдсан юм. Тунгуулга өнгөтэй гэдэг юм. Тэгэхээр хардсан дороод гараад ирэхээр хэсэг хугацаанд цаад тунгуулга болж ийн гэсэн үг шүү дээ. Гэрлэн бүрхүүлж өөр. Ийм үйлчлэгтэй. Болно. Дүрэл авчдаг шүү дээ. Тэгэл дулаан юм очоод хувцсалждаг тийм ээ. Одоо сүүлийн нэг 10 жил одоо туул голын хөөнд өгс одоо хүн тасархай байсан шүү дээ. Хагасан сайн өглөө болго.
Нар мандаалвал тэгээ цувраад бүгд орцгоочдөг болсон. Тэгэхээр би нөгөө зар дээрээ тавьсан шүү дээ. Нэг зүйлийг биетэйгээр үзүүлнэ харуулна гэд. Тийм ээ. Тэр бол харзанд орох юм байсан. Тэгэхээр энэ үйл ажиллагааг оролцсоо сайн дураараа өөрсдийн бие дээрээ мэдрийг гэсэн хүмүүс маргааш 10 хагасд хамт яваад туул голын усанд орж болно. Тэгээд яг өөрийнхөө бие дээр харсан ороход явнуудын төр тийм мэдрээд авч хэрэгтэй. Сайн уу муу юу хүмүүс олон янзаар байдаг шүү дээ. Тэрийг мэдрээд авч хэрэгтэй. Одоо хартан жиг тэдгээр авах гэсэн байх уу? Надад нэг очиж дараад ирэх юм. Болно шүү дээ. Жимсэн очлоо. Болно. Тэгтээ ужиг юугүй байх хэрэгтэй. Дутуу төржсэн юм уу зулж байсан ужиг одоо өгүүлэлгүй байх хэрэгтэй. Эрүүлэн байх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ одоо юу гэдгийг зүрхийн тэтгэн судсын нарийнслаа хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бас болгоомжтой орлого болдог. Тодорхой тохиолдлууд бий. Хит их өндөр настай бас орж болдог. Хит их өндөр настай. Маш их хүнд өвчтөй хүн орж болдог. Гэт тодорхой нэг тэтгэр зөхөн заалтай. Бусдаар асуудалгүй. Хөдөөний малчид юу яадаг шүү дээ. Хонио хариулж аваад, уулын төлөө түйж яваад буцтаа харсны усанд өөрсдөө орчдөг шүү дээ зайл. Ороо шомчгаал тэгэл арчаад дээлээ усаад хонио тугаал ирдэг шүү дээ. Энэ ерөөсө асуудал байхгүй чи байгалийн арга өөрөө. Бид нөгөө байгалаасаа хит холдсон учраас туулшраад болно болохгүй сайн муу гэдэг. Үгүй чинь зүгээр л ордог арга шүү дээ чинь. Одоо тэгээд энийг нэг мундаг хүн шиг нэг нь гоё яриад нэг нь үнэн үү гээл ингээл тий. Бүр гайх хэмжээндээ хүрсэн биш бид. Чи зүгээр ороод байж явах хэрэгтэй. 7 хоног хитж орсон болно. Би өөр заримдаа ингээд ажиллаж суугаад ядраад ноцороод ахаар 7 хоног 3 4 удаач орчдөг. Тавьчаал орчдөг. Нэг шомбол босчих шүү дээ. Чи сэлээд байх юм байхгүй юм чинь. Нөгөө гэрлэм хөлнийг агшаал нэг тэлээл тэгэл болоо шүү дээ. Тэнд асуудал байхгүй. Одоо яг орох цаг нь болсон. Тийм учраас орох хүсэлтэй улсууд маргааш 10 хагас энд цуглавал унаат хэрэгтэйгээрээ цөмөр хамт очоод хамгийн ойрхон орох боломжтой газар би зааж өгдөг тэнд орч. За. Асны юм асууж байгаа. Нөгөө харт гэдэг чинь нөгөө өвлийн хөш нөгөө үлддэг юм гээд нөгөө байдаг газар. Уурсаж байдаг газар тий. Тэгдэг. Туул болчихсон болохоор үйл бүр нэг битүү. Тэгдэг. Тийм. Тэгэхээр онгорхоо газар цөөхөн байдаг. Цөөхөн байдаг. Тийм учраас аргаа барахтаа хүмүүс яадаг вөхөр нөгөө мөсийг нэмгэн байхад нь цоолоо шумбаад ороод идэг. Биш тэгтээ нөгөө хүүтний үйлчлэгэн адилхан. Байгалийнхаа үйлчлэлийн юм чанараараа нөгөө мөсдөггүй уурсч идэг нь илүү үйлчлэгтэй. Шимтэг гэсэн үг. Харцсан усанд илүү муутай уурч бол. Наран сүлжээ хүртэл гэнцсэн гэсэн үг шүү дээ. Тэр хүүтнийхээ төвчлийг нэмээд гэсэн. За хадуурахгүйгээр дараа нөгөө юу руугаарай. За тэгэхээр ханиадны хэсэг тэгэхээр яаж идэх нь бид нар халуун ууранд орж болох нь хүүтэн харцны усанд орж болох нь халуун юм мэдэж болох нь аарцаа ууж болох нь адууны шүлээ ууж болох нь аньсны навчаа босгож ууж болох нь аньсаа босгож ууж болох нь гэд эн чинь юу гэж ярих нөгөө ууж байгаа жимс нь өөрөө нөгөө нарны элчинд гүйцэд болсорцсон нарны шимийг гүйцэд автсан харагдаж байгаа өнгө нь улаан хазаа доторх өнгөнийх нь улаан байдаг жимсэл илүү үйлчлэгээтэй байдаг байхгүй. Өөрөөр нарны гэрлийн шим бүрэн хураагдсан жимс гэсэн үг. Үүнийг монголчууд уулын жимс гэж нэрлэдэг байгаа. Таримл биш уулын зэрлэг жимс. Уулын жимс. Тэгэхээр нарны элчинд хит хандсан жимс ямар жимс байх нь вэ? Айнс, хад, улаалзган, нэрс гэх мэтийн яг эрчин гүцэд хансан нохоон гушуу тийм үү? Эдгээр жимсүүд болдог шүү дээ. Тийм учраас эдгээр жимсний нэг хоногийн хэрэглэх тун хэмжээ бол тухайн хүний нэг гарын алга. Нэг гарын алган дээр тэр нэг удаагийн тун хэмжээ. Нэг хоногт идэх тун хэмжээ л гэсэн үг. Энэ болж өөрхөн шүү. За, ханиадан дээр дахиад жишээ авъя. Өөр яаж идэж болох нь? Гүүн. Хөлрөн халууцсан гэсэн үг тийм үү? За тэгэхээр одоо юу гэхээр үндсэн 7 хүр тус үрийг хөглж эрчимтэй эргүүлдэг дасгалууд байдаг.
7 хүртний дасгал байдаг. Тэрийг хийж болно. Хөлөрөх нь тийм ээ. Энэ 7 дасгалыг хийхэд гүүгээ төлөрснөөс илүү хурд хөлөрдөг. Гүйхгүй мөртлөө. Зогсож байгаа сууж байгаа хийх мөртлөө гүйснээс илүү хөлөрдөг. Яг л хүр тусвараар нэрвүүлээд шүү дээ. Маш эрчимтэй. Дасгалыг зааж өгнө. Өнөөдөр хичээл суусан усууд ер нь суусан усуудад заавал 1-2 нэмэгдэл тийм юутай. Шагнал гэдэг юм уу гэдэг. Боломжтой гэх юм уу тийм ээ. Тийм боломжтой. Тэр нөгөө бичлэгэн дээр тавихгүй. Тэгэхгүй одоо чи суугаагүй усууд хараад аавна үстэй. Суусан усуудад бас ашиг байх хэрэгтэй шин. За. Өөр ямар арга ажиллах вэ? Бодоод байгаарай. Адууны шүлэнд орно. Зүйтэй. Адууны шүл. Ягаад адууны шүлэнд, ягаад хоньны ясан шүлэнд оруулдаг юм бэ? Бид нар бага насны хүүхдүүдийг 7 хоногт нэг удаа хоньны ясан шүлэнд, сард нэг удаа адууны шүлэнд оруулдаг нь уушгинд хурсан хүүхдийг гаргаж байгаа. Уушгины хүүхдийг тэр халуун цусны малын шүлэнд ороод тосоод гаргачаар уушгинд хурсан хүүхдийг гаргачаар яах нь нусгай, цэр, хатгаанууд яах нь хурдаа илэрчдэг юм шүү дээ. Хүүхдийг хийх хөөдөг юм. Ер нь ханиа төрнө гэдэг бол хүүхдийг хий авсан замаар орчих гэж хэлж байгаа. Ханиа төрж байгаа хүмүүсийг ингээд судалгаагаар аваад үзэхээр орон сууцанд амьдардаг, дулаан байшинд амьдардаг хүмүүс, хүүхдүүд, хөдөө гэрт амьдардаг хүүхдүүд хүмүүсээс хамаагүй л их өвддөг. Яг л тэдэнд амьдралын дадал байдгүй. Жишээл хөдөөний малчин айлд хүүхэд одоо тэр дээлтэй гарахгүй шүү дээ. Гарахтаа хаалга нэгэд хүүтэй хааж зөхөж орж ирэн тийм үү. Гэтэл хаалга нэгэд босго давхтаа тэр хүүхэд амьсгаад үжээ сурцсан мэт байхгүй. Хамаг наацсан. Хүүтэй агаар гарахтаа. Тийм. Хотын байшин доогд яах нь вэ? Хичнээн дулаалаа бигнээ гарсан ч хаалга нэг гээл хүүтэй агаар нэг гарангуудаас орж яваад тэгэл уушгинд хүүтийг хурцгана шүү дээ. Тэр нь ханиадны энэ 6 дээрээс дээрээс орж ирэхэд амьдрах нөхцөлд бэлэн хангагдсан мэр гэсэн үг. Тэр хүүхдэд төдөөний хүүхдэд зааж өгөөгүй байхад ахуугаараа сурчсан. 100 ч өвөлж гарахтаа хаалга нэгт амьсгаад хөвжээ сурцсан байж байгаа. Ийм чадхтай байдаг. Тэгэхээр суумал амьдрал, нүүдлийн амьдрал хоёрын ялгаа их байгаа. Тэр хөдөөний малчин өвгөн хоноо өвөл тэгээд уулын гэрээр бэлчээгээд явж байхдаа өөрөө хардны усанд орчоод түлээгээд өчөөд буцаад түлээгөө өөрөө хонтойгоо хүрээд ирдэг. Тэгэхэд бид нар хотын бид нар яаж яана вэ? За сард хэд удаа хардсанд орох уу болох уу гээрээ сууж байгаа шүү дээ. Тэр бол амьдрал нь ерөөсөө жамийнхаа дагуу өрнөж байгаа учраас нүүдлийн амьдралын даваа талтай. Тэрийгээ ерөөсөө их юм гэж бододгүй энэ байх ёстой зүйл гэж ойлгодог тэрийг хүлээж аваад байдаг. Суумал амьдрал болохоор эмзэглээд хүл бод. Зөв ч юм уу буруу ч юм уу. Манай багш нэг тэгж хийсэн, манай эмч нэг тэгээд хэлсэн. Гэт дандаа нөгөө муу талын төрүүлж бодоод байдаг. Ийм муу гошин замд. Өөрөө өөртөө итгэл байхгүй, өөрийн зөв мэдрэмж байхгүй болчдөг. Дандаа хүний аясаар тэр юу гэж, энэ юу гэж яваад байдаг. Тийм учраас одоогийн бидний 3 удаагийн хилцүүлэг уулс ярилцлаган дээр яагаад ярилцлага хийгээд байна? Яагаад энд ирсэн хожоод байна гэвэл нөгөө ярьсан зүйлээс та нар хүссэн зүйлээ өөртөө шингээгээд авчиж байгаа. За хэрэггүй зүйлийг хайчиж байгаа. Шингээж авах чинь та нарын тархитлагоонд нөгөө захлаас оронсон гүйдэл үүсэж байгаа шүү дээ. Маналзаад байгаа шүү тархины сүвч. Тэгээд өөртөө байгаа яс цуснд байгаа мэдээлэл чинь сэрээд байгаа юм. Тэгээд тэр сэрсэн мэдээллээр та нар энэ зөв энэ худлаа ярьж байгаа гэдэг мэдээд байгаа. Ойлгож аваад байгаа. Тийм чадамж байгаад байгаа. Яг нэг шууд харьцаад байгаа учраас энэ боломж байгаа. Дэлгэцээр харьцахаар ийм боломж бас их таар болчихдог. Уур амьсгалын тэр эрчмийн нөлөөлөл байхгүй учраас. Төрөөснөөс өгтөрний сэргээгээд биш тийм. Тэгдэг. Өөрөөр хэлбэл тэр нөгөө удамшлын уурган ороомог шүү дээ. Удмын санд байгаа. Тэр мэдээллийг чинь сэргээгээд байгаа. Тэр чин мэдээлэлээ дээш тарих руу өгөөд наанаас нь хэлсөг бөмбөгчхөр тэр зөв бол зөв гэдэг буруу буруугаар хаяад яваад байдаг. Ийм очиртай. За өөр ямар арга ажиллах вэ? Ханаад гэдэг. Шүлэндээ зүгээр хөлөө дөрөөс орчихсон дээр. Яагаад гэвэл орчихсон дээр гэжвэл үеийн хүүтэй хурах гэж сууч байдаг. Хит халуун газараас гарч цасаар бие ваах ч юм уу эсвэл халуун газараас гарч ирээд одоо даарах нүцгэн гарч ирээ тийм ээ.
гадааны нөмгөн зогсож байгаа унаа суух гээд дотоос үлээгээд нэг 15-20 мөр зогсчоор үеинд хүүтий хийж унцдаг. Тэгээ дараа нь үеийн хөдөлгөөр өвдөд идэг болчихдог. Тийм юм чинь шүлэнд орчхоор яах нь үеийн хүүтий бас гарч чаддаг. Талтай. Тэр баныг нах цаасан их усаа биш. Усандаа шөлөөсөө хийн гэсэн. Тун бол онгоцондоо халуус осоод халуун шөлөө хийчихээр хөвчихнэ гэсэн үг. Тэгээ хөргөөс өмнө ингээд сайхан бие хөлрөөд ус доторгоо хайрс ингээд ухаягаан болоод ингээд улаагаа тийм ээ бие хөлөрдөг штэ. Тэгэхэд нь арчихгүйгээр ингээд дараад шингээгээд авчдаг. Тостой шимээ. Тэгээ шууд орондоо орчихно штэ. Тэгээд маргааш нь яах нь ажилд явахаас өмнө халуусан дороод тосын ялгахчих болно. Тэр халуун шимийн биетэй шингээж аваад. Тэгэхээр тэр малын халуун тос яадгийн хөшөлнөөс нь тос биен дээр наалдаад биеийг бүрхэхээр биеэс алдагдаад байгаа эрчвийг түгждэг биенд гацаагаад ууршуулахгүй гэсэн үг. Ууршуулахгүй барьчдаг. Тийм учраас халуун шүлэнд орсон хүүхэд халуун шүлэнд орсон нам унтдаг. Нэг эрчмээ алдахгүй учраас. Эрчим түгждэг зорилттой. Түрүүн шаард бас эрчим задлж ирсэн шүү дээ. Энд бол эрчим түгжин эсрэг. Хүүхдийг бол шууд шүлэнд нь жоохон ахиухан шүлэнд оруулж. Тий, шүлэнд нь орж халуустай байн суулж байгаа дээрс шүд гоожуулчихдаг шүү дээ. Гоожуулаад угаасдаг шүү дээ. Ингэж. Хамахгүй миний хөөнд досын наач өгөх гэдэг шүү дээ. Болно шүү дээ. Халуурнаа гэж чинь чичрээ тэрнгээрээ эрчим ус бүх юм алдаад байна шүү дээ. Тэрийг зөксөж өгч шүү дээ. Салхи авахгүй хэрэгтэй. Халуун үүдээ хоёрыг харьцуулахгүй хэрэгтэй гэсэн. Яалаг нэ? Халуураад тэр чигт нь халууруулсараа дуусгах эсвэл нэг хоног халууруулаад юмс хэтэрхий байдаг боломжтой. Халууруулах хэрэгтэй. Өвчний их үед халууруулах хэрэгтэй. Тэгэхээр хүний ямар ихтэй халуун даадгүй бол тарих даадгүй. Уураг тарих даадгүй. Та хүүхдүүд таталт өгöd шүү дээ. Халуурахаараа. Том бүр бие үүсээд байдаг. Гэтэл биеийг халууруулаад толгой дээр нь хөдөө мөсөн чинь тавьчихаар яах нь вэ? Толгой хөрчхөөрөө биеийг нь халуурж ирсэн ч хүүхэд бол зүгээр тоглоод гүөхдэдэг. Тархин хөрдсөн, тархин агсцсан учраас хамаг гол завар тэнд дэвэн шүү дээ. Тархин хөргчөөд биеийг нь халууруулаа яваад байдаг. Тэгээд хүүтнийг нь авчхаар л нормагаал унаад өгдөг. Тэгэхээр байнгын хүүтэнжинтэй байна гэсэн үг. Тэгвэл тэр хүний биеийн температурыг 50-60 хүргэж чадах нь бүгд чинь үнэн батах гэдэг. 50-60% үнсэндээ хөлдөлтийн байдал шүү дээ. Хөлдөлтийн байдал. 50-60 хэм гэж одоо юу вэ? Хөлдөлчүүд бид нар өвлийн ичээгээд маха гадаа 20-30 хэм гад юу төлдөг л үсттэй. Тий. Магна даг цагир дээр нь. За яагаад дагцсан дээр тавьдیں۔ Хүний хамраар татсан амьсгал хамраа өндөгөр дамжаад энэ духны өндөр ордог. Шууд энд хоёр хөндий бий. Тэгэхээр тухай хөргөд энэ хэсэг. Уураг тархийг духан талаас нь хамраар амьсгалсан агаар хөргөчдөг. Амар амьсгалсан агаар тархийг доотлын суур талаас нь хөргөчдөг. Суур талаас нь. Одоо доод ирүүний тагнайн талаас нь гэсэн үг. Хөргөчдөг. Чамархан хэсгийг яаж хөргөх нь вэ? Чихээр орсон агаар хөргөд идэг. Тэгэхээр агаар ордгоо ганцхан тал байдаг нь дагц. Тийм учраас толгоо өвдөг, даралт өсгөхөд байнгын нөгөө чилжшээддэг учраас хөрж чаддгүй ганц газар. Тийм учраас энийг дандаа хүүтэнгор хөргөж явах хэрэгтэй. Бус нь хамар өвтөрөөгөө ам хатаагүй үед амьсгалаараа хөрөддөг. Хүмүүс чин тавины өнцгүүдэрээ тавиад биш юм байна. Үндсэндээ тэр тархины хонгийг намдааж гарган тэр халуурхад тарих хөн шүү дээ. Тэрнээсээ болоо өвдөд байгаа. Даралт гэрчлээ. Өөрөөр хэлбэл тархины судсыг хэдий ч нэг агшаа чадна даралт гэсэн үнд бол хөлийн даралт гэсэн үний хөлийн бол хүүтэн байдаг шүү. Тэгэхээр хөлд нь халуун бүлэнжэн дээр хаяг тархи руу очиж байгаа нь задраад харавчих гээд байгаа тэр тусны даралт чинь аль судас ширээтэй газар руугаа гэхээр доошо хөл рүүгээ явах нь шүү. Хөл бүлээсээ дэрвэл. Тэгэхээр энд байгаа илүүд цусыг л доош нь татж авч ин гэсэн үг шүү. Тэгээд энд нь хүүтэн чинь тавиад өгөхөр зэрэг судас тасарч тэл задрах магадлал яах нь
багасаад байна гэсэн үг шүү дээ. Заавал эсрэгтлийн дулаан цулах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Хаана явжлаа? Өөр юу? За өөр ямар арга байна? Ханаа төрсөн үед одоо даралт маралт энтэй голоот юм асуусан шүү. Өөр юм битээ асуугаарай. Тий. За ханаа төрлөө одоо яах вэ? За бүх арга дууссан уу? За гिचтэй халуусан хөлийн дөрн яаж яана вэ? Энэ дахинд очиод байгаа нэг халууныг л доош нь татаад буулгаад байж судасны урсгалыг. За өөр ямар арга байна? За сооттой усан тусалж болж байна. За хамгийн чухал нэг арга байна да. Судар харсан бол одоо ер нь тэр гээл бараг хэлж чинь. За байж болдог. Ганг өөр сэрүүн чанартай тийм үү? Сэрвэс. За сарвс ер нь бол халуун төрлийн ногоо яг дөнгөж хурж явах сайн байдгийг шүү. Нэг ханаа төрлөө гэж мэдээд халуун ногоо итгэл яах нь вэ? Хамаг ус бурзаагаад тэгэл хамар онгоочдөг шүү. Гэхдээ халуун ногоо сарвсын нэг хамгийн сул тал нь цүсийг өтгөрүүлдэг гэж шүү. Цүс маш их өтгөрдөг хурд хугацаанд. Цүс өтгөрнөг чинь илгэний өрсөлдөлтэй, илгэний ачаал, үйл ажиллагаа хямарсан хүнд илгэнд нь маш том ачаал бол хувирчдаг шүү. Тэгэхээр тэр илгэний өвчтөе усууд, цүсний өтгөрөлтөй усууд анзаарч байгаа тэр халуун ногоо сарвсаа арилгах татгалцыг бодно шүү. Цочрогоод идэх. Халуурч байгаа хүний чинь тэврээд зочдөг шүү. За тийм арга байж болдог. Тэгвэл чи ямар 24 цаг 2 3 хоног тэврээс суух шүү дээ тийм ээ. Өөр ямар сайн арга байна? Удагаар шар удаа яадаг. За тэгвэл одоо би нэг дөхүүлээд өгье. Энэ хоёрыг хооронд тэмцүүлэх гэдэг нь шүү дээ. Хүний узуурс, ханиадны узуурс хоёулаа 99 узуурс. Энэ хоёрын хооронд тэмцэл явах гэдэг нь шүү дээ. Хэрвээ энэ дийлчих юм бол ханиад өгдрөө явчихна. Энэ дийлчих юм бол ханиаднаас ялагдаад биес гарч яваад хүн илаар болчихно. Тэгэхээр энэ өөрөө дархлааны солж байгаа юм. Энэ дархлааны хэсийг наран сүлжээгээ сайжруулна гэж хэлчихсэн тийм үү? Наран сүлжээгээр. Тэгэхээр наран сүлжээнд юу хэрэгтэй байх нь вэ? Наран сүлжээг идэвхжүүлдэг шим хэрэгтэй байна. Яг зөв. Бид нар хоол хүнсээрээ идэхэд байгаа. Энийг асар богино хугацаанд тоог нь олон болгохын тулд ир малын мах хэдүүлдэг байхгүй. Ир малын махан дотор байгаа узуур эсийн энэ хүний узуур эсийг тэтгэж өгдөг. Тэрийг хэрэглэснээр богино хугацаанд нөгөө ганцхан ширхгүйсэн хүний ир узуураас маш олон болж хувирах. Маш олон болно чинь энэний тоноос олон болно гэсэн үг. Тэгжээж энд булаагдсан ийм зүйлээ яах нь буцааж авна. Буцааж авна гэсэн үг. Хоёр залуу нэг хүний булаацалж чадаад адилхан болоод байгаа. Эргүүлээд энэ надтай суунагүй би авд сууна гэдэг гадаад адилхан гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхэн хайчих нь хэн эртээ чадaltaй ухаантай одоо тийм хүн чанар сайтаг нь олж суун үстэй. Тэгэхээр л одоо харан шүү дээ. За хэн дийлэх нь вэ? Нэстэр хавсаж чинь. Энэ чинь хууль. Энэ чинь амьдралын зам байгалийн хууль. Байгалийн хууль энэс бид нар өөр арга. Бид нар одоо юу гэдгийг эрүүл мэндийн хууль гаргаад энийг эрүүл мэндийн хууль гэж хүний хууль бичээд дийлэх арга байхгүй. Байгалийн хууль байгалаараа л явна. Тэгэхээр бид байгалийн хуулийг даах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хэн төрүүлж олон болсон байна, хэн хүчрэг болсон байна, тэрэнд иймээс татагдаж очно өөр арга байдаг. Яагаад хэрэггүй байдгийг? Иймээс байхгүй хүн өсөхгүй шүү дээ. Дан эрс байвал эн чинь бие махбод өсөж үржихгүй шүү дээ. Иймээс байж өсөж үржин шүү дээ. Тийм учраас иймээс байхаараа эрүүл биеийг яах нь байнга шинчиж, тэтгэж, эсийг өөрчилж. Гэхдээ өөрчилж биш. Залуу үсээр тэтгэж үржүүлж өгчдөг. Тэгэхээр тэр хэллээ шүү түрүү эр малын махад нь эр малын махыг зөвхөн өвчин туссан үед юм уу өвчин тусахын өмнө хийх хэрэгтэй.
Нөхцөл байдлыг үнэлээд за энэ жил чад ханиад их хүүтэн хахир хүүтэн өгөл болох нэ. Амар хүүтрэхгүй нэ. Их хүүтэрчээр чинь ханиад алгуулчихдаг шүү дээ. Тэр завсрын үед яадаг шүү дээ. Хүүтэн дулааны завсрын үед. Тэгэхээр инг удаан үргэлжлэх нь байх шүү. Ерөөсөө нэг хэдүүлээ нэг хэд хоног яагаадах. 90 малын махад идэх, 90 төлөвний махад идхийгээд өдөр болгон хоолнд 90 малын махад идэхаар аандаа өрсөд биеийнхаа 90 узуур эсийг тоог нь олон болгочдөг. Урчлаад бэлдээд. Тэгэхээр гаднаас энэ ороод ирсэн чинь нөгөө байлдааны бэлэн байдал орсон ирээсүү чинь энэ зай өгөхгүй шүү дээ. Шууд ороод ирлээ мэдлээ бүшээ илүү хурцтайгаар өсөөд тоогоо олон болгоод энийг хөгөө гараа авчдаг. Энд нэгэд байрлах орон зай байхгүй яах нь өөр орон зайгаа гараа авчна гэсэн үг. Үхээд байгаа юм биш, үхэдгүй юм. Хэрвээ ханиадны эсвэл бүгд өгдөг байсан бол хормоо дээр ханиад гэж байхгүй болчихно шүү дээ. Байхгүй болно шүү дээ. Тэгэхээр энэ ч гэсэн өөрөө байгалийнхаа жамар зүйдлээр амьдрах хэрэгтэйсэн. Хаана ихтэй. Тийм учраас өвчин гэдэг юм устдаггүй. Урчин сэргийлж болдог ихэн дээр нь маш хурдан илааршуулж болдог. Ийм зүйл. За тэгвэл эрг төлөвөө сайхан хэд хоног 7 хоног хоол идсэн байсан чинь ханиадны цар дахал ороод ирлээ. Манай гэр бүл яах нь вэ? Бүгд дархлаа нь итгэвчээс сэрэгдсэн байна. За би яагаад наран сүлжээ хүрд гэж хэлчих вэхээр 90 хоньны мах гэдэг бол 90 хонь гэдэг бол өөрийнхөө энэ эр шинжийг давуу талаа хадгалж үлдэхийн тулд газар ургасан өвс ногоо. Тийм үү? Өвс ногоо чинь газар ургана шороон дээр. Шороо өөрөө шороо хэмтэй тийм үү? Энэ хэмийг өвс рүү шингээж өгнө. Шороо хэмийг. Шороо хэмтэй өвсийг идсэн маланд биед нь шороо хэм шингэж өгнө. Шороо хэмтэй малын махыг хүн идээд шороо хэмтэй наран сүлжээ үрдээ тэгтээд өгөхөр дархлаа итгэвчдэг гэсэн үг. Одоо ойлгов уу? Хүнслэх замаар итгэвчүүлж штэ. Хоол тэжээлийг хүнслэх замаар. Гэхдээ зохилтод хоол тэжээлийг хүнслэх замаар итгэвчүүлж байгаа гэсэн үг. Хүмүүст бас шоогоос тэгдэг. Гэхдээ өөрхий тэр чинь им хэмтэй ногоонд орчдөг. Малыг ирэм гэж ялгахтай адилхан ургамлыг ирэм гэж ялгаж болдог. Им хэв шинжийн ургамал, ир хэв шинжийн ургамал гэж. Тэгэхээр ир хэв шинжийн ургамлын болохоор бас энэ ханиадны өвчнүүд хэрэглэж, бусад өвчнүүд хэрэглэж болдог. А төмөс, луун, манжин, сонгон, байцаа дандаа им хэв шинжийн ургамал. Эрүүл хүн хэрэглээд байвал эдсэн сайн нөхөн төлж яддаг гэсэн үг. А ийм хэв шинжийн эсвэл ийм малын махыг ч юм уу, ийм өвс ургамлыг өвчтөе хүн идүүд өвчин өсөгддөг. Өвчнөд тэтгэдэг. Тиймээс өвчтөе хүн ир мал, ир ургамлын хоол хүнсэндээ хэрэглэх гэсэн үг. Эрүүл хүн ийм хэв шинжийн ургамал, ийм малын махад ирдэг гэсэн үг. Ердөө энэ. Тэгэхээр идж байгаа малынхаа махаа ангилахаас гадна ургамлаа ангилж мэддэг хэрэгтэй. Би нэр ургамал идээд байна уу, ийм ургамал идээд байна гэдэг. мөөг юм. Мөөг өөрөө эрчим задлагчд ордог. Эрчим задлагч. Яг шардос шимээрхтэй адилхан. Эрчим задлагч ургамал ордог. Нэг юм шүү. Би догомоо хэмээг задж гарна гэсэн үг. Тийм учраас өвлийн удиралд мөөгийг тэр болгон хэрэглээд байдаг. Хоол хүнсэнд халуун ногоотой адилхан. Халуун ногоо ус яадаг вэ? Идэхэд хөлс гараа халууцаад байдаг боловч хүн чанартаа бие дотрыг хөргөх сэрүүцүүлэх үйлчлэгтэй. Тийм учраас хүүтний удиралд идээд явах юм бол хий хавангуу гэдэг хэлдэг. Дараад эхэлдэг. Тийм учраас халуун ногоог халуун бүсийн орны хүмүүс хэрэглэдэг. Тэн зохилтой. Чиглэг халуун нөхцөлд чиг алдахгүй шүү дээ. Чигийг амьсгалаад байгаа учраас. Тэгээ шингийн хуугаад тэгээ нөө дотор илүү хуралдсан, нараас хуралдсан хөрсөөс авж байгаа эрчмээ задлж хөрөх гэж хэрэглээд шүү дээ. А өвөл Монгол хэрэглэх нь ямар шаардлага байхгүй. Ир ногоон ямар ногоо? Үсгийн ногоо. Ургаж байгаа хэлбэрийг хараад мэдэж болдог. Ир ургамал дандаа дохиортой байдаг. Дохиорт ургамалууд байдаг. Дохиоргүй бол юм болоо явчихна. Цэцгэн дохиортой гэсэн үг.
Уг ургамлын цэцгэлэхээр цэцэг нь дотроо нэг голдоос тохиор гардаг шүү дээ. Тийм тохиортой оруулаад байна гэсэн үг. За монголчуудын хувьд хамгийн их хэрэглэдэг 90 ургамал гэх юм нь 10 айл байна дөө. 10 гурвалжин будаа 2 л байна да. Энэ хоёр л 90 ургамлаа тоон. Төдийлөн өөр ургамал монголчууд хэрэглээд байдгүй учраас яагаад тэгж ийн гэвэл дулаан улирал нь Монголд ерөөсөө 3-4 сар богино хугацаанд өвс ургаад хагдраад онцдог. Тэр үед ургасан өвсийг ургамлыг түүгээд хэрэглэх хэмжээ нь бага. Харин 5 мушуу малтай учраас малынхаа өнгө зүс насаар нь энэ юу идэггүй гэдгийг мэдээд авчдаг. Үхэр юм үсэдгүү, эр үсэдгүү, үнс идэггүй, навч идэггүй, ишидэггүй гэдгийг цэцэг идэггүй гэдгийг мэдээд авчдаг учраас өвчнөөхөө үед малынхаа махыг л хэрэглэж болчдөг. Өөрөөр олон янзын юм толгой өрөө түрдэхгүй нь шүү дээ. Зунжин намарчин таргалуулаад өвөл за тэдэн настаа тийм өхөр иднэ, тэдэн настаа тийм хонь иднэ гэж ялгаад авчдаг. Тэгэхээр би түрүүний хичээл дээр бас нэг цогцлуулаад өнгөрсөн тийм үү? Хашир малчид өвлийнхөө өнгийг намрахаа сүлсээс харж байгаад тооцоо хийдэг. За энэ өвл манайх 5 ангуултай. За өвлийн чинь за нэг 2 суваа үнэ байгаа. Нэг 2-3 им хонь байгаа. За дээр нэг 2 ир шүтлийн хийчихье. Тийм ээ? Тэгээ 5 ир төлөг гаргачих. Гэт нөөцөд авчдаг. Тэгээд нөгөө өвчин дулан элдв юм ихсгээд ирэхээр нь ир өхрийнхээ мах, ир хоньныхаа махыг ичээд бус үед нь яг нь им халаа идэт иддэг. Махаа идэт иддэг. Тижээгээд иддэг. Ирээрээ болохоор урдсан сэргийл арга хэмжээг аваад иддэг. Шороо махадороо узуурсэд идгээд иддэг. Ийм аргатай ард юм. Тэр мэдээлэл нь нөгөө яс цуснд нь байхлахаас биш. Яг одоо ингээд одоо малчтад ярихаар бас гайхаад иддэг шүү дээ. Гэхдээ тийм байж тээ. Тэд чи өөрсдөө зөнгөөрөө хийгээ явчих юм л да. Хар зөнгөөрөө. Цаад нарийн учрыг одоо мэдэхгүй ч гэсэн ингээд зөнгөөрөө тийм ахугаас нь сурсан гэсэн үг. Эцэг их нь эмээ өвөө тэгээ хийгээ явцсан. Тэр итгэл нөгөө өр төлн муудаад ирэхээр эцэг малаа 4-5 жил бол нэг удаа тоогоо тослно. Тэр чин одоогийнхаа хэлээр вакцинжуулалт. Нэг өвөл нэг эцэг малыг тоогоо тосдохоор тэр чин төмсгтэй мал шүү дээ. Мах нь маш хэмжээний ирис агуулж байгаа. Тэрийг эзсээр хүний ирисийн хэмжээ 4-5 жил нэг удаа яах нь асар өндөр түвшинтэй хүртэл цэнэглэж бэлэн байдалд орно гэсэн үг. Тэгээ босод үед дуудлага өгөхөд бэлэн байждаг. Тэгээ 5 жилд нэг удаа бүх дархлаагаа ам болоороо сэргээж авчаал явждаг. Босод үед нь зүгээр ердийн зассан малынхаа махаа идэ авчдаг. Тэгсэн гэсэн үг. Бяруу унаг хорог ашигны төмсөй гэдгсэн. Гэхдээ энд нэг анзаараарай. Эмэгтэй хүүхдэд засаа төмсөг их өгж болдгүй. Шороо махуудын хаван гэдэг өвчин тусааддаг. Магадлал их өндөр болчдөг. Өөрөөр хэлбэл тэр чин эм бэлгийн даавар тэр хүүхдэд илүү байх ёстой шүү дээ. Гэтэл эр бэлгийн дааварыг байнга өгөөд байвал яг жил нэг удаа л да. Гэхдээ хитрхи хэмжээгээр тэрийг шунаар хэрэглээд байх юм бол эм бэлгийн даавар нь дарагдаад эр бэлгийн даавар нь ихсэж ирдэг. Хүнд аль аль нь байдаг л да. Тэгээ нөгөө хүүсэд дагаад тэр талын идэвхтэй явчихдаг. Гэтэл гаднаас нэг дарангуулаад байх юм бол эр даавар өгөх юм бол эрэгтэй хүн шиг эрэгтэй хөгч яг нь хүдэр байдэр бүдүүн дуутай эршүү зантай ийм болоо явчих шүү дээ. Энэ хаван буулгахад их амар биш. Амар биш. Тэгэхээр анзаарч байгаарай. Анзаарч байгаарай. Одоо та нар санаж байвал энд хэвцэн зарим хүмүүсийн өвчин өгдрээд ирэхээр яадаг вэ? Дааврын имчилгээнд оруулдаг шүү дээ. Тэгэхээр пимбил бэлцээгээд хөөгөөд хавганаад ирдэг шүү дээ. Тэр чинь дааврын өөрчлөлтөнд ороод байгаа юм чинь. Тэгээ эр даавар хитрхи ихсээд байгаа. Брэнд. Хүчээр хийчихдэг. Монголчууд болохоор хоол хүнсээрээ өөрөө зохицуулаад ирсэн байхгүй. Одоо худалдаа бид нар ч махыг бол мэдгүй л авч байгаа. Тэгдэг. Тэгэхээр суурь амьдралын алдаад нэг энэ алдаад тал нь энэ.
бүх хүн савтаад явчихжээ. Өөрийн гараа Ир малын махаж чинь ийм малын махаж чинь мэд хараа байдаг. А гэтэл малчин хотондоо орж байгаад өөрөө гаргаад хийждэг учраас одоо ханаад ихсвэл ер төлөвний махаа гэдэг нь бэлэн байждаг. Мэдэн шүү дээ. Тэгсэн гулууздаа тавьчихсан. За яг зах дээр очиод хоньны махыг гулуузаар хийж ир сүвээр нь за энэ ийм ир юм гэж мэдэж болох юм да. Эвдчүүл тэр мэд харах байхгүй. Хөр бол тэр ямар ч мэд харах эвдээд ороод ирж байгаа. Одоо мэд эвдээд ороод ирж мэд харах байхгүй. Тэгэхээр суурин амьдрал яаж ийн үү? Сэргүүл бөөнөрөө сэргэн нөхөд бөөнөрөө бөөнд хэлжилтэй юм. Тэгэд суурин амьдралын нэг аюултай нэг нөгөө нэг тал нь юу гэхээр бид бол нүүдэлч ард түмний өрсөд тав ушаа малаар малж байгаа. Малынхаа ашиг уян хүртэж байгаа. А гэтэл суурин амьдрал чинь нөгөө хүн амныхаа хүнсний хэрэгцээг хангахын тулд малыг бэлчээрээр биш яах нь агуулгаар тэжээгээддэг. Байшин дотор. Тэгэхээр тэр олон хүнийг цатгахын тулд маш их хэмжээний бордоо өвсийг тусгаалan тарьж хүн өгнө. Өөрөөр хэлбэл мал өөртөө хэрэгтэй юмыг дөрвөн хөлөөрөө очиж зулгааж идэхгүй зөвхөн аманд нь жигсэн юм гэдэг гэсэн үг. Тэгээд нэг хэсэг нь сүү их гаргана, нэг хэсэг нь мах харвин ихтэй болно гэсэн үг. Тэгэхээр ийм тэжээсэн маланд эренч вэ, эмэнч вэ бүгд ийм шаардтай болчдөг. Бухан ийм шин шаардтай болчдөг махна. Ягаад гэвэл байгалаасаа тэр төмөн янзын эмийн ургамлыг түүж идэхгүй шүү дээ. Монголын энэ өвснөр болж байгаа чинь өвс чинь эмийн ургамл шүү хөө тамина. Бид эмийн ургамл идсэн малын махад ирүүл байж байгаа ард түмэн байхгүй юу? А гэтэл тэнд бол зөвхөн овёс эрдэн шишлэг гэнэ. Тэгээд дээр нь таргалуулах даавар, тэгээд баахан антибиотик нэмээд өгчнө. Одоо яаж бид өөрсдөө даавар антибиотик л идээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөөмөл амьдрал, суумал амьдрал хоёрын асар том ялгаа энд гараад ирдэг. Тэр битгээл сая үздэй энэ зам Монгол жуулчдаар ирсэн Америкаас ирсэн эхний хоёр явж исэн гинэ. Тэгэхээр нөгөө газар шиж явсан залуунд сонирхуулаад Монголд авчиад тэгээд яг одоо монголчууд ёсрог хүндлэн тийм чинь за та хоёрт нэг сайхан шинжил хийж өгнө гэдээ хойно гараад төхөрсөн гинэ. Тэгээд тэрийг харчаад нөгөө хоёр чинь гүү амтыг ингэ зовоод анхудаа харж байна өстой энэ махаа идэхгүй гэсэн гинэ. Тэгээд та нар махаа идэхгүй гэсэн иддэг гэсэн. Таанаас авч ирсэн дэлгүүрээс авч иддэг. Малыг муулаад махын зардаг гэдгийг мэдэхгүй явж штеп усуу тийм баг. Тэгвэл лангуун дээр л мах байж идэг гэсэн ойлголтой. Насанд хүрсэн том ус шүү дээ чинь баг 40-50 гарц ус үлдсэн мах шүү. Өөрөөр хэлбэл малыг ингэж хөлөөр нь бэлчээгээд бэлчээрээд харгалуулаад ингэж хоол ус иддэг мэдэхгүй. Тэгвэл лангуун дээр ингэж хаашаа ургаад ч юм уу ингэж хайрцаа тавьчихсан байдаг гэж ойлгоод байна шүү дээ. Тэр муул нь мархай харахаар бүр аягаад бүр мах идэхээ байгаад тангаар оргосон гэдэг улдуу яваад ирчихнэ. Өөрөөр хэлбэл одоо байгалаас тэгж хитээтлээ тасарсан ус байгаа. Тэгэхээр тижээвэр дахиа, тижээвэр гахаа, тижээвэр үхрийн мах, ир маханд орохгүй шүү. Хүний гараар өсгсөн учраас дандаа ийм шин чанарын маханд ороо авчдаг шүү. Тэгвэл одоо энэ Америк барууны улсуудын үхэр гахаа хааны юм чи бүгд ийм шинж байна. Ийм шинж. Тийм учраас та нар Америкчуудыг канон дээр л ганцхан яг жирийн хүн шиг гойлохгүй усууд гардаг. Бусд нь яг бүгдээрээ юм ялхаацсан усууд байдаг шүү дээ. Ерөөсөө л тэр дандаа ийм мах хэрэгсээр байгаа. Одоо нөгөө бидний хэрэгж байгаа одоо зүгээр нүүдлийн одоо малын махтаар бас зөндөө олон тэр хэрэгж байгаа шүү дээ. Ойлгох юм бол тэр вакцины жуулт тэгэл жил хоногийн тогтмол тарих тэр нь одоо махнаас нь Тэг нь нөлөөлнө. Тэгэхээр